За төрийн байгууллагууд 2025 оноос одоо Кирилл болон үндэсний бичгийн хос бичигтэн болох хөтөлбөрийн хүрээнд одоо манай байгууллага нь 2018 оноос эхлэн Монгол бичгийн болонг одоо тогтмол ажиллаж байгаа. За тухайлбал бол одоо багш ажилчдынхаа Монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд одоо төлөвлөгөө гарган эрхлэгчээрээ батлуулан хэрэгжүүлж ажилладаг. Мөн одоо мэрэгжлийн багшаас зөвлөгөө зөвлөмжийг бас авч ажилладаг байгаа. Одоо 8 дугаар сургуулийн багш Монгол хэл уран зохиолын цолон багштайгаа одоо 2019 оноос эхлэн өдийг хүртэл одоо багш ажилчдынхаа Монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллаж байна. За цолон багштайгаа хамтран ажилласнаар одоо манай байгууллагын багш ажилчдын одоо унших, монгол бичгээр унших, бичих болон захин бичвэрийн чадрууд бас дээшилсэн байгаа. Манай 15 дугаар цэцэрлэгийн хамт олон маань одоо аймгийн засаг даргын тамгын газар, боловсролын газар хамтран зохион байгуулсан одоо үндэсний монгол бичгийн уншлагын уралдаанд утгаар байранд амжилттай оролцсон. За цаашид манай байгууллага нь одоо үндэсний бичгийн хос бичигтэн болох бэлтгэл ажил хангагдан ажиллаж байна. 2019 оноос эхлэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр 2 хөтөлбөрийн хүрээнд 15 дугаар цэцэрлэгийн арга зүйч туулах санал тавьсны хүрээнд би 15 дугаар цэцэрлэгийн багш ажилчдад үндэсний бичгийг анхан шатны сургалтыг зохион байгуулах хүрээнд эхний ээлжинд бол багш ажилчдынхаа унших бичих чадварыг үнэлж тэгээд үнэхээр нөгөө үндэсний бичгээр унших бичих чадварууд нь анализ хийгээд тэгээд үндэсний бичгийг анхан шат болон дунд шатнаас нь эхэлж унших бичих чадварыг нь сайжруулад ажиллаж эхэлсэн. За энэ ажлын хүрээнд 3-4 жил дараалан бид нар хамтран ажиллалаа. За ингэсний хүрээнд бол 15 дугаар цэцэрлэгийн хамт олон маань 2023 онд 60 телевизээс зохион байгуулсан төрийн албан хаагчдын уншлагын үндэсний бичгээр уншлагын уралдаанд 3 дугаар байр эзэлсэн амжилт гаргасан. За цаашид мөн энэ хичээлийн жилээс ч эхлэн энэ 15 дугаар цэцэрлэгийн хамт олон маань цаашид одоо ур чадвараа өшөө ахиулах одоо унших бичих чадварыг илүүчлэн за үндэсний бичгийн дүрм зөв бичих чадварыг сайжруулах гэсэн санал тавьсны хүрээнд мөн хамтран ажиллах төлөвлөгөө хөтөлбөр гарган ажиллаж байна. Ер нь бол нөгөө нэг хүн болгон үндэсний бичгээ сурах ач холбогдолтой. За хамгийн нэгдүгээр бид нар ерөнхий боловсролын багш нарын хүрээнд хавж үзэхэд бол бид нар нөгөө нэг 6 дугаар ангиас нь эхлээд хүүхдүүдэд үндэсний бичгийг зааж эхэлдэг. Яг тэгээд 6 дугаар ангиас нь эхлээд уншиж эхлэхэд хүүхдүүд маань гэртээ очиод гэрийн даалгавар хийхэд унших дээр жоохон ингээд яг эхлээд үзгээд жоохон хүндрэл учирдаг. Тэр хүндрэл дээр нь эцэг эхчүүд нь мэддэг, ах дүүнэр нь мэддэг, тусалж дэмжиж уншуулж явах юм бол тэр хүүхэд маш хурдан сурдаг. Тийм болохоор албан хаагчид, эцэг эхчүүд гэсэн бүгдээрээ үндэсний бичгээ сурчих юм бол хүүхдүүд нь бас түүртлэхгүйгээр үндэсний бичгийг анханасаа маш сайн сурах чадвар тогтно гэж боддог. Тийм хүрээнд ч гэсэн би цэцэрлэгийнхаа хамт олонд бас хэлдэг. Үр хүүхдүүдэд дараа нь бид нар уншиж бичихт нь бас дэм болох ёстой. За тэгээд магадгүй нөгөө 25 оноос эхлээд хос бичигтэн болоход ч гэсэн бид нарт маш хэрэгтэй зүйлээ. Тэгэхээр үр хүүхдтэй хамгийн гол нь бид нар үндэсний бичгийг уншиж бичих чадварт нь дэм тус болохын хүрээнд эцэг эхчүүд маань ард иргэд маань бүгдээрээ үндэсний бичгийг уншиж бичиж чаддаг байвал маш сайн байна гэж боддог. Эхлээд анх үсгэлж уншдаг гэсэн бол одоо ерөнхийдөө үйлээд зарим үгийг бол хам сэдвийн хүрээнд шууд эхний үгийг арын үгтэй холбоод өдөр шууд унших чадвар нэмэгдсэн. Мөн дээрэс нь хичээнгүй бичгийн чадварыг бас бид нар өнгөрсөн жилээс эхлээд хичээнгүй бичгийн чадварыг ахиулж байгаа. Мэдээж нөгөө нэг би хаанч явсан монгол хүн гэдэг утгаараа бол ер нь хаанч явсан үндэсний бичгээрээ бичиж унших чадвар бол ядаад өөрийнхөө нэрийг би монгол хүн гэдгээд нэг үгнүүдийг хичээнгүй сайхан хүн амтнд бичээд харуулхад өдөр бол ингээд нүур улаахааргүй монгол хүн гэдэг бахархалтайгаар байхыг бас хүсдэг. Тийм учраас бас хичээнгүй бичгийн чадварыг нь бол ахиулж явж байгаа. 15 дугаар цэцэрлэгийн хамт олон маань анханасаа өөрсдөө санал тавьсан болохоор нөгөө нэг хандлага нь сурах хүсэл эрмэлзэл сайтай байсан. Тэгээд бас энэ цэцэрлэгт маань
унших чадвартай бас хэдэн 5-6 багш нар байдаг. Тэд нар дагаад дамжуулаад анхны насаа үзэж байгаа зарим багш нар нь бас тусдын болоод ингээд нөгөө нэг 7 хоног болгон тасалгүйгээр за мэдээж нөгөө нэг төрийн албан агчдад баг зэргийн ажил гарах гэсэн ер нь бол нэг тийм сард бол нэг 2-3 удаа тасалгүйгээр хичээлдээ ирдэг. За тэгээд энэ их ажлынхаа хажуугаар ингээд үндэсний бичгээ сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаад нь бас бидний хувьд ерөнхий боловсролын багш нарын хувьд бас бахархалтай сайхан байдаг.